3 2 1 let's go. Монгол орч гэсэн үг үү? Сонирхолтой захиалга. Ice cappuccino шүү дээ. Fucking тий. Тэр коктейл spicy тэгснэ сонгонтой мартини байсан. Гэхдээ dirty мартини. Илүү олдцтой ойрхон байдаг гэвэл чацарга нь илүү хийдэг, хөлдөөцөнгөр амар зардаг болохоор чацарга нь нэрс хийдэг. Тэгээд манай баарын дээр нөгөө Монгол бяцлаг байдаг шүү дээ. Тэр байдаг болохоор бяцлаг бас хийдэг юм байна. Тиймэрхүү юмыг халаад өчтөө. Ер нь чацарга нь амсаад бас нэлээд гайхдаг. Тэгээд боломж олдвол мэдээж айраг байвал бас гоё. Тэгээд шигүү дээрээгээ бас гоё брэнд шүү дээ. Шигүү дээрээ бас өчтөө. Мэдээж маш гоё суулт. Бид нар уламжлал бидний нүүдэлчин хүмүүс. Тиймээс бид зочингийн чинь хизээ орж ихийг мэддэг ч гэсэн орж ирэх болгонд бид нар хамгийн дөрөв цайгаа санал болгож хар цай, сүдэ цай ямар нэгэн байдлаар тухайн хүнд сервисийн ардаас идэ-будаа цай, айраг, цагаа гэдэг зүйлсүүдийг өгдөг. Яг үнэтэй холбогдуулаад манай Walt Монгол банкны салбар Tea-Time Монгол банк гэдэг коктейл хийсэн байгаа. Үүнд нь Монголын хамгийн хөгшин цай болон зэрлэг жимсийг ашиглаад аперитив коктейл хийсэн. Хоолны өмнө, хоолны дараа дээрээс нь ер нь ямар ч хүн уух тохиромжтой коктейл хийвээ. Ийм байдлаараа энийг тухайн коктейлийг санал болгодог. Ер нь аперитив коктейл бөгөөд цайтай байх илүү таатай байдаг гэх юм. Яг асуулт юм жоо коктейл баар талтай асуулт байна л да. Яг би одоо кофе шоп талтай ярьчих тий. Тэгээд асуултын жоо хөвдөд ирчихдэг. Sorry. Тэгээд яг ингэж байгаа ингээд кофе шоп руу орохоор бариста зүгээр юм зүгээр одоо яг Монголд байгаа бариста зүгээр юм зүгээр ропч гэдэг байхгүй. Ямар ч тийм одоо тийм близкий атна шинэ гэдэг одоо тийм дотн биш мөртлөө тэгтээ нэг юм хөнгөн яриануд байдаг шүү дээ. Одоо гадаадын яг влогуудыг бичиж байгаа оо хай өнөөдөр юу байна? Тэ өнөөдөр юу хийж ийн ажиллаж сайн уу? Тэ өнөөдөр ажлын чинь план юу юм богинохон мөртлөө юм жижигхэн юм коннекшн их асуултууд юусэн асуудаг байхгүй Монголын байрстан. Яг тэр жоон тотмог байд юм санагдсан шүү дээ. Тэгээ яг одоо монголчин нүүдэлж аардаг юм шүү дээ. Тэгэнгүүт одоо энэ local coffee shop-д ажиллаж байгаа бариста нар болохоор нэг иймэрхүү юм харилцаан дээр анхаарчлын зүгээр санагдсан байхгүй. Тэр газар юу зориод очиж байгаа. Тэр газар одоо бусад франчайзуудыг бодвол арай өөр vibe-тай байгаа шүү дээ. Тэр vibe-ийг мэдрэх гээд оронгоо тэр vibe-ийг бариста нар илүү бүрдүүлж өгдөг байх гэж би бодсон. Тэгэнгүүт очингууд зориод ирж байгаа хүмүүс ингээ хөгтөөд байгаа юм даа надад гоё санагдсан байхгүй. Сайн байна уу? Тэ сайн явж ирж гин үү ч юм уу тэ. Тэгэнгүүт нөгөөдөл чинь ингээд вау юу илээ гэд ингээд шууд юу илээ гэ шоконд орсноо байж байгаа гоё айгүй нээлттэй болж эхэлдэг байхгүй. Тэгэнгүүт нь жоохон яриа өрнөлдөг ч юм уу. Яг одоо тийм л юм байна да. Одоо баарнд орж ирж байгаа баар болгоны ялгаагаас хамаарат орж ирж байгаа үйлчлэгч болгоно өөр зэрлэгтэй орж ирдэг. Гэхдээ ганцаараа ч юм уу эсвэл maybe хоёулаа явж байгаа хүмүүсийг илүү фокусдол илүү тохиромжтой санагддаг. Ганцаараа явж байгаа нэг бол маш гоё өөрөө юм бодоод тогтоосоо фокусж байгаа. Тэр хүмүүс ихвчлэн speakeasy бар ч юм уу эсвэл үндсэн лобби бааны буулан дээр ч юм уу суугаад ганцаараа тайван сууж уух маш шимдэг. Тухайн хүмүүст болохоор илүү доктортой коктейл санал надад тааламжтай санагддаг. Maybe old fashioned, Negroni, Manhattan ингэ баялаг мөртлөө шимж уухад бас баялаг амт өгдөг. Фокуслахад илүү таатай байдаг ч юм уу те юм бодоход. Дээрээс нь тухайн хүнтэй ярилцаад үзгээд тухайн хүн зүгээр тодорхой хэмжээний гоё яриа үсгээд хүнтэй танилцах сэдэлтэй ч юм уу те. Ер нь бүгд тухайн тайминг, моментоос хамаарна. За би ер нь бол нөгөө нэг виски сонгож ууж байгаа хүмүүстэй амар их дуртай байдаг. Ялангуяа айли юм уу, смоки те виски ууж байгаа хүмүүстэй амар яриад энэ вискийг яаж ийн хоёлаа энийг ууж үзгүү, энэ илүү гоё, ийм ямттай, ийм өвөрмөц цанцлагтай гэдэг ч юм уу. Тэгээ би өөрөө нөгөө айли виски бол мескаланд амар дуртай байхгүй. Тэгээ текила ууж байгаа хүн дээр очиод саяны коктейл нэрээсэн бэ. Одоо тэгвэл хоёлаа жоохон ийм hard болгоод үзгүү, жоохон volume up хийх үү гэх. Тэгэж ер нь их ярилцах дуртай юм байна. Алкогольны суурин дээр нь тэгээд одоо гэдэг мескалн дээр ч гэсэн ярих амар олон юм байдаг. Энэ ингэдэг штэ, тэгдэг штэ, ингэж үссэн байхгүй юу, тэгдэг гэдэг юм. Хүмүүс амар гоё хүлээж авдаг.
тэгэхээр алкогол илүү ярих туфтаа юм уу да? Сонирхолтой захиалга ice cappuccino шүү дээ, fucking тий. Ice cappuccino. Тэр cappuccino гэдэг зүйл чинь хамгийн сексийн тэр хөөсөнд байгаа байхгүй. Тэр хөөс уруулан түрээд тэгээд тэр creamy амт нь ороод араас нь espresso-ны хүчтэй амт ангууд яг энэ гоё баланслж ордог байхгүй. Айгу баланстай drink болохоор ер нь cappuccino секси гэж ярьдаг. Тэгэнгүүт тэр чи ice-аар ангууд мэдээ соруултай. Тэгсэн соруул аваачих жоох. Тэгэнгүүт тэр чи яг тэр сексиг нь амсч мэддэг шүү. Тэр нь зүгээр л ice latte ч юм уу эсвэл тий тэгээд ice cappuccino нэмэр exist. Тийм хийж оршдгүй. тий байхгүй нөгөө бүлээн смути авъя гэдэгт ер нь ялгаагүй тий. Тэр коктейл spicy тэгснэ сонгонтой мартини байсан. Гэхдээ dirty мартини. Яг уу яагаад энийг та уудын гэдэг асуулт би тухайнаас асуужсэн чинь би оюутан байхдаа бартендер хийдэг байсан юм аа. Тэгээд part time ажил хийдэг, бартендер хийдэг, дээрээс нь оюутангаа хийдэг. Надад өдөр тунд 2 цаг байдаг байсан. Гэхдээ би энэ коктейлийг өөрөө болгоно уугаад гэртээ хардаг байсан гэж байгаа байхгүй. Тэгэд яагаад юм шийт амттай модултал ууж байгаа юм бэ гэхэд тухайн хүн би тухайн үед ийм хэцүү амттай юм уугаад тухайн үеийг хэцүү үеэд давцсан одоо ийм гоё happinessтэй байгаа. Гэтэ би өнгөрсөнд хэн байсан тэрийг мартаж болохгүй. Би тэр memories гэдэг юм хаяа өөртөө зөвхөн зориулаад энийг уугаад одоо чи ингэж явж байгаа шүү гэдгээ эргэж сандаг гэдэг тэр story нь маш гоё байсан гэхүү. Уухан болгон зарим нь ямар надтай байх нэг хамаахгүй. Гэтэ тухайн хүнд өгж байгаа өнгөрсөн болно одоо ч юм уу эсвэл maybe ирээдүйн янз бүрийн зүйлсүүдийг хооронд нь холбогддог түүхтэй уугнууд хүн болгонд байдаг болов гэсэн бодол хүртэл орж ирж ирсэн. Эдрийн сошиал илүү sensitive болсон гэх юм. Тим юм шиг гэдэг юм мэдрэмжээ хэлж их авдаг. Эсвэл юу гэмтэй. За ер нь бол надад нэг тийм амар сүртэй юм гаж марж нэг орж иж байгаагүй мэнэ. Би яг сонсч байсан чинь манай ажлын залууд нэг хүн пив шиг коктейл авъя гэж хэлжсэн аахгүй. Тэгээ яг пив шиг гэхэр пивний амт чи юу лээ гэд ямар ч нэг юм зөхиогоод хийж өгчсэн. Тэр л надад их сонин санагдчихсэн. Би сая coffee house-ийг санал болгох. Coffee house дээр би юм coffee to signature дээр аягүй дэж ажилласан гэж боддог. Тэн дээр очиод Irish coffee ууж үз. Irish coffee болохоор Irish whiskeyтэй. Тэгтээ юун дээр хүмүүс Irish whiskeyтэй ингүүд амар whiskeyтэй гэж боддог. 50-60 мг ч юм биш. Coffee дээр бол яг 30 мг ирж байгаа. Тэгэхээр яг coffee Irish кофе намтагт нь Irish whiskey гоё амтагт нь тэгээ крем амтагт яг ингэ гоё баланслж чадсан баха гэж боддог. Тэгээд salted maple rum syrup-ийг тэрнгээр бас кофе исэн байгаа. Тэрийг бас ууж үзэх хэрэгтэй. Тэгээд coffee house дээр юм очих зүгээр аа. Ер нь кофений гоё experience авъя бол coffee house дээр очиод ярил. Тэнд бол яг бариста нар бас гоё өөрсдөө тайлбарлаж өгдөг бас ингэ. Тэнд бол яг яриа өгөх боломжтой. Тэгээд яг ийм slow coffee bar гэх юм уу. Ерөөсөө юм яарж байгаа хүмүүс орохгүй гоё тайван тухтаа суугаад тэр нэг бодлоо цэгцлэх гэж орж байгаа тэр газар очиг ивэл кофе house. Миний нэрийн уух зүйл гэвэл би хвчлэн классик коктейл нь маш дуртай. Миний нэрийн уух зүйл яг хинтээ ч марахгүй уух зүйлс гэвэл одоогийн байдлаар Walt-ийн Монгол банкнаас очиж ууж болно. Энэ дээр бид энэ жил nostalgic гэдэг меню хийсэн байгаа. 1980-аас 2000-ад оны ихэнх үеийн бидний багнасанд иддэг байсан снэк дургу байсан, дуртай байсан, хичээлийн дараа хичээлийн өмнө гэх мэт янз бүрийн тийм снэк болон идэх зүйлсийг коктейл болгосон байгаа. Үүнээс гадна нэг Монгол хүмүүс зочлох үйлчлэгээний уламжлал шингэсэн 5 коктейл байгаа. Тэр коктейл нь яг түрүүний хэлжсэн чинь цайгаар ухтаад идэ, ундаа, айраг цагаа, хоол тэгээд үдэж өгдөг хичээний иймэрхүү дистаралтай ухамнуудыг бэлтгэсэн байгаа. Тэгээд эдгээр зүйлсийг ирээд амсаад үзээрэй. Тэгээд миний нэрийн зүйлсийг өгөх хүсвэл тэгээд Walt-ийн Монгол банкын зөөрөөсэй гэж хүсэж байна. Нэрийн гэхээр ч одоо 10-20-д юм зохиосон юм аа.
миний коктейл хийдэг хэв шинж маяг гэх юм бол жоохон монгол юм. Тэгтээ бүр амар их биш, жоохон монгол юм. Тэгээд аль болох органик, фреш юм одоо үйлчлүүлэгчтэй өхийг зорддог. Тэгээд тийм коктейлүүдийг хамсч үзхийг хүсвэл Pizza & Co дээр ирээд миний коктейлийг ууж болох нэ. Одоо юу гэж ярих вэ? За. Би үйлчлүүлж байгаа хүмүүсээ амар их юм асуудаг байгаасай. Тэ юу гэж байгаагаа мэдээсэй гэж амар хүсдэг. Ийм авч дүнгууд ингээд за гэс нэг согтоод гарыг биш тэ. Энэ яг юу орсон. Би өмнө ийм уусан. Тэгээ надад одоо юу хэрэгтэй вэ? Би ус уух хэрэгтэй юу? Би ийм мэдсэн гэдэг ч юм уу. Тэр баарны ард ажиллаж байгаа хүмүүстэй илүү яриа хүрөөтэй ууж байгаа юм нэлээ асууж байгаасай л гэж би үйлчлүүлэгчтэй хэлье. Тэг. Бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа.